Луг 4-р бүлэг. Есүс ариун сүнсээр дүүрч Йорданаас буцаж цөл рүү сүнсээр хөтлөгдөн 40 өдрийн турш диаволд соригджээ. Тэр өдрүүдэд юу ч идээгүй ба тэдгээрийг гүйцэхэд тэрээр ихэд өлсөжээ. Диавол түнд "Чи Бурхны хүү мөн аваас энэ чулууг талах бол" гэж тушаа гэв. Есүс "Хүн зөвхөн талахаар амьдрдаггүй" гэж бичигдсэн байдаг гэлээ. Дараа нь тэр түүнийг дээшээ аваачаад хоромхон зуур ертөнцийн бүх хаанчлалыг үзүүлв. Тэгээд диавол түнд "Энэ бүх эзэмшил болон эдгээрийн сүр хүчийг би чамд өгье. Учир нь энэ бүхэн надад өгөгдсөн юм. Би хүсвэл хэнд ч үүнийг өгч чадна. Тиймээс чи надад мөрөгвөөс энэ бүгд чинийх болно" гэхэд Есүс түнд "Эзэн Бурхандаа чи мөргөж зөвхөн түүнд үйлчил" гэж бичигдсэн байдаг гэв. Тэр түүнийг Иерусалимд аваачин сүмийн орой дээр зогсоогоод түүнд "Чи Бурхны хүү мөн юм бол эндээс доош үсэр. Тэрээр Тэнгэр элч нартаа чамайг хамгаалах талаар тушаана. Чамайг хөлөө чулуунд цогцохгүй гэсэндээ тэд гар дээрээ чамайг өргөөд явна" гэж бичигдсэн байдаг шүү дээ гэсэнд Есүс "Эзэн Бурхнаа бүү сорь" гэж бас айлтсан байдаг гэлээ. Диавол хамаг сорилтоо бараад тохиромжтой цаг иртэл түүнийг орхин оджээ. Есүс сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дах газар тархсан байлаа. Тэрээр синагогууд нь сургаал зааж эхэлсэн байгаад бүгд түүнийг магтан шагшицгааж байв. Есүс өссөн хот Назартаа ирээд заншсан ёсоороо амралтын өдөр синагогт орж бичвэрээс уншихаар бослоо. Түүнд иш үзүүлэгч Исаягийн номыг өргөн барив. Есүс номыг нээж доор бичигдсэн хэсгийг олоод "Над дээр эзний сүнс байна. Учир нь ядуус сайн мэдээг хүргэхийн тулд намайг эзэн тусалсан юм. Тэр намайг илгээсэн нь олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу. Эзний тааламжит жилийг тунхаглахын тулд болоо" гэж уншаад номоо хуйлж харгалзагчид эргүүлэн өгч суув. Синагогт байсан бүгдийн нүд түүнийг ширтэж байлаа. Тэр тэдэнд "Энэхүү бичвэр өнөөдөр сонсголттой нь биеллээ" гэж айлдав. Бүгд түүний тухай сайнаар ярьж амнаас нь гарах нэгүслийн үгсийг гайхаж байв. Тэд "Энэ чинь Йосефийн хүү биш үү" гэцгээж байлаа. Тэр тэдэнд "Эмчээ өөрийгөө ангаа" гэх зөвлөлийг та нар надад хэлж Капернаумд үйлдсэн гэж сонсогдоод байсан бүхнээ энд төрлөх хоттой бас үйлдээч гэх байх л даа гэд тэрээр "Үннээр би та нарт хэлье. Нэг ч иш үзүүлэгч төрлөх хоттой хүндлэгддэггүй. Харин би та нарт үннээр хэлье. Илиягийн өдрүүдэд 3 жил 6 сарын турш тэнгэр хаагдан бүх газар их өлсгөлэн болох үед Израильд бэлэвсэн эмэгтэйчүүд олон байсан. Гэсэн хэдий ч Илия тэдний хэндэн ч бус зөвхөн Сидон нутгийн Зарефатын нэгэн бэлэвсэн эмэгтэйнд илгээгджээ. Мөн иш үзүүлэгч Илишагийн үед Израильд арьсны хүнд өвчтэй байсан олон хүнээс нэгэн ч цэвэршээгүй атал зөвхөн Сирийн Нааман гэгч цэвэршжээ гэв. Синагогт байсан бүгд үүнийг сонсоод уур хилэнгээр дүүрч босон харайж Есүсийг хотоосоо хөөж гаргажээ. Тэгээд түүнийг цохионоос түлхэн унгахаар толгодын оройд авчрав. Тэдний хот тэнд баригдсан ажээ. Харин тэр тэдний дундуур өнгөрч замаараа одлоо. Тэрээр уруудан явж Галилийн Капернаум хотод ирээд амралтын өдөр хүмүүст сургаал зааж байлаа. Түүний сургаал эрх мэдэлтэй байсан тул тэд сургаалыг нь гайхаж байлаа. Синагогт чөтгөрийн бузар сүнсэнд эзэмдүүлсэн нэгэн хүн байсан агаад тэр чанга дуугаар чарлан "Хүү, Назарын Есүс ээ, бид танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирвүү? Таны хэн болохыг Бурхны ариун нэгэн гэдгийг би мэднэ" гэхэд Есүс түүнийг зандарч "Дуугүй бай. Түүнээс гар" гэв. Тэгтэл чөтгөр түүнийг хүмүүсийн дунд унгаагаад гэмтээлгүйгээр мөнөө хүнээс гарч одов. Бүгд гайхаж өөр хоорондоо "Энэ юун сургаал вэ? Тэр эрх мэдэл хийгээд хүчээр бузар сүнснүүдэд тушаахад тэд зайлцгаах юм" гэж ярилцаж эхлэв. Түүний тухай зар хавийн бүх газраар тархаж байлаа. Есүс босож синагогоос гараад Симоны гэрт ороход хадам эх нь маш их халуунтай шаналж байжээ. Тэд Симоны хадам эхийн төлөө түүнээс гуйв. Есүс хадмынхын дэргэд зогсоод халууныг нь зандрахад халуун буужээ.
Тэр эмэгтэй босоод тэдэнд үйлчлэв. Элдвийн өвчтөе хүмүүсийг нар жаргах үеэр Есүс дээр авчирсанд тэр хүн бүр дээр гараа тавин тэднийг идгээж байлаа. Чөтгөрүүд олон хүнээс та бол Бурхны хүү мөн хэмээн хашгиран гарч байв. Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан тул тэр тэднийг загнаад тэдэнд ярихыг зөвшөөрөхгүй байлаа. Үүр цайх үеэр Есүс явж зэлүүд газар очсон боловч олон түмэн түүнийг хайж байв. Тэгээд тэд Есүс дээр ирж түүнийг явуулахгүй байхыг хичээцгээж байлаа. Харин тэр тэдэнд би өөр хотуудад ч бас Бурхны хаанчлалын сайн мэдээг хүргэх учиртай. Энэ зорилгын тулд би илгээгдсэн юм гэв. Тэрээр Юудын синагогуудад тунхагласаар байлаа.